Орхон аймгийн хөгжлийн 50 жилийн түүхт бүсийн онцлог амжилгааны 50 жилийн ой босгоноор Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар Орхон аймгийн бүсийн онцлог амжилгааны түүхийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч ангаах ухааны магистр клиникийн профессор Мажик Сүрэнгийн Баттуяа Монгол Улсын хүний гавьяа тэмцэх цолоор шагнагдсан байна. 1963 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1981 онд Эрдэнэ хотын 1-р 10 жил, 87 онд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын ангаах ухааны их сургууль, 92 онд Ниран эмчийн мэргэжил олгох курс, 95 онд Ниран эмчийн дээшлүүлэх курсыг тус төгссөн байна. 1993 98 он 2008 онуудад хүүхдийн тэргүүлэх зэрэгээ хамгаалсан байна. Баттуяа 1987 оноос өнөө хүртэл Орхон аймгийн бүсгийн онцлог амжилгааны түүхийн хүүхэд нэрийн дасагт дасралтгүй 38 жил ажилласан байна. Энэ хугацаанд давхарсан тоохоор 60,000 гаруй нэраа үзэж, 1990 хүртэлтэй нэраад анхны төсөлмж үзүүлж, 6,470 нэраад эмчилж, өрхийн эмнэлгээс ирсэн 22,400 нэраад зөвлөгөө өгч, 23,000 ихэд эрүүл мэндийн сургалт хийж, гаднаас ирж үзүүлсэн 13,000 хүүхдэд зөвлөгөө өгч, 2,000 шөнө хүүхдийн болон нэрaan дасагт чижүүртэй хонж, 500 гаруй өвчтөнд үйлчлэн хүлээн авахар ирсэн 38 хүүхдэд зөвлөгөө өгч ирсэн байна. 2015 оноос дутуу нэраа уушгины тэлэлтийг сайжруулах сургалтын дэмжлэгийг нэвтрүүлэн хэмжлэлт нэраа эндэгдлийг 75% буюу 2.5 промил болтол 4 дахин бууруулж чаджээ. Нэраа өвчлөл эндэгдэлт байнга судалгаатай ажиллаж, нэраа өвчлөл эндэгдэл, баг жинтэй нэраа асуудал, нэраа халдварын байдал зэрэг олон сэдвүүдээр онол практикийн уралд олон удаа амжилттай оролцож байжээ. Нэраа дулаан алдалт халдвараас урьдчилан сэргийлэхээр төрөх өргөнд ариун пакетанд нэраа боох ажлыг санаачлан хэрэгжүүлснээр үр дүнгүй өгч дулаан алдалт ажиглагтаа болж нэраа халдвар 50%-аар бурсан байна. Мөн Солонгос улсын Samsung эмнэлгийн нэраа дасагт суралцаж ирээд дутуу нэраа эмчилгээ хасаргаанд байрал эмчилгээ бүтэлтэй нэраа биеийн дулааныг бууруулах эмчилгээ хийх цаашид дахны саажилтаар хүндрхээс урьдчилан сэргийлэх эмчилгээг 30 гаруй хүүхдэд хэрэглэсэн үр дүнгүй өгсөн байна. Төр засгийн хэмжээнд эхчүүдэд тасралтгүй сургалт зохион байгуулж байжээ. Баттуяаны ажиллах хугацаанд тэрүүний сэхэдэн залуу алтан медаль, эрүүл мэндийн яамны хүндэт жуух, хүүхдэд ээлтэй эмч, эрүүлэг хамгаалах тэрүүний ажилтан зал хөдөлмөрийн хүндэт медаль, Орхон аймгийн эрүүл мэндийн газрын оны шилдэг эмч, алтан гац, Орхон аймгийн хүндэт тэмдэг, бүсийн онцлогын амжилгааны төвийн шилдэг эмч, иргэний төлөө медаль, Орхон аймгийн салбарын оны алдартан цолоор туслаж шагнагдаж байжээ. Баттуяа нь хамт олон үйлчлүүлэгч дундаа нэр хүндтэй, төлөв даруй хөдөлмөрч мэдлэгтэй ур чадвар сайтай хэвтэн эмчлүүлэгчийн талархлыг байнга хүлээж байдаг манай тэргүүний эмчнэрийн нэг юм а. Таньда Монгол Улсын хүний гавьяа тэмцэх цолоор шагнагдсанд нь баяр хүргье. Өнөөдөр Эрдэнэ хотын манд түүх 50 жилээ болж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагаар манай ангийн охин Мажик Сүрэнгийн Баттуяа маань Монгол Улсын хүний гавьяа тэмцэх цол авсанд манай ангийнхаа хамт олонны өмнөөс эмнэлгийнхээ өмнөөс маш их баяртай байна. 1981 онд 1-р 10 жилийн 10 ангийн дарга, эвлэлийн үрийн дарга Баттуяа маань онц сурлагтан Баттуяа маань тэгээд Оросд сургууль төгсөж ирээд 87 оноос хойш хүүхдийн эмч, нэраа эмч хийжсэн. Ажилдаа бол ондын хувьд маш их өргөн мэдлэгтэй Орос төгссөн хүн эмч юм байгаа. Тэгээ манай ангийн охин маань хүний гавьяа тэмцэх цол авч ягаад эмнэлэг болон ангийнхаа хамт олонны өмнөөс гал халуун баярын мэнд хүргэж амьдралд нь сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За төрөх нэрэнтгийн гэж явдаг манай Баттуяа эмч маань, бидний хайртай Баттуяа эмч маань Монгол Улсын хүний гавьяа тэмч болсонд төрөх засгийн хамт олон болон миний зүгээс бол маш их баяртай байгаа. Эмчтэй халуун баяр хүргэе. Би 2006 оноос хойш нийт 20 жил Баттуяа эмчтэйгээ төрөх тасагт хамтран ажилласан байдаг. За ингээд эмчтэйгээ цог жижигүрт олон удаа хонсон, эмчтэй байхад бол маш түвшигтэй. Нэраад бол тусламж үйлчилгээг чадварлаг, ур чадвартай тусламж үйлчилгээ үзүүлдэг манай шилдэг түвшигтэй сайн эмч маань. Эмчигээ алтан медаль, гавьяат эмч олсонд баяртай байна. За тэгээд эмчтэй эрүүлийн хий хүсэж уртудаан наслахыг хүсэн өрөө. За би Баттуяа эмчтэй 91 оноос хойш бүсийн онцлогын амжилгааны төвд нийтдээ 22 жил хамт ажилласан байдаг. Тэгээд манай Баттуяа эмчийг зүгээр маш товчхоноор ингээд тодорхойлж хэлэх юм бол холын замд нөхөр болох хүн л гэж хэлнэ. Бид нар чинь ажил дээрээч тэр амьдрал дээрээч тэр одоо бие биенийгээ төвшиж сайхан нөхөрлөж
Тэгээ нэг үйлсийн төлөө ингэ зорж ирсэн. Тэгээд одоо яг ингэ бодоход бид нар хүн төрөхөд багаараа ажилдаг. Тэгээ би одоо орол төрх их барих эмэгтэйчүүдийн эмчин их баригчин одоо төрөлгөө удирдал Батбай эмч бол Няран сувлагчтайгаа тэр өрөөнд тэр баг дотор одоо асаалттай танк шиг зогсож идэг. Тэгээ одоо Няраа хүүхэд гарч ирэхэд тосч авах бүх бэлтгэлээ ингээ хангацсан юм асаалттай танк шиг зогсож идэг. Хувь хүнийхээ хувьд бол алиа хошин, даацтай, хүнд нөхөр болдог ийм л одоо сайхан эмчилтэй. Тэгээд өнөөдөр энэ мэдээж одоо энэ шагналыг Батбай эмч авахгүй бол өөр хэн авах вэ гэсэн бодол хамгийн түрүүнд бол надад төрж исэн. Би таньда энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Таны энэ сайхан одоо эзний олсон шагнал болгон сүлтэй байж одоо бас ардын эмч болоорой гэж тандаа хүсээрээ. Ээжээ тандаа хүний гаяат эмч салбарцанд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Олон жилийн турш бяцхан Оросын эрүүл энхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж олон мянган нэрад амьдралын хамгийн сайхан хэлхийг хэлсэн билээ. Та бидний хайртай ээжтүүдийгүй олон гэр бүлийн эрхлийг хүлээсэн мундаг эмч юм аа. Хүн танаараа үргэлж бахархдаг. Та бидний үнэлэг сайхан сэтгэл хөдөлмөрч шударга зангийн хамгийн том үлгэр дуурайлал юм шүү. Таны хөдөлмөр хийхүү төрдөө өндөрлөж байгааг харах үнээр сайхан байна. Та минь эрүүл энх аз жаргалаар дүүрэн байж инээмсэглэлтэн үргэлж гэрэлтэж байх болтугай. Хайртай шүү ээжээ. Намайг жамч гэрэлч юм гэдэг. Би Няран тасагт 38 жил ажиллаж байгаа. Тэгээд Батбай эмч тэгээд 92 он цугуул төгсөж ирээд Няран сувлагч болоод ажилласан. Батбай эмч маань одоо цуг ажиллаад маш их түшигтэй, зааж зөвлөгөө өгдөг, зааварладаг, үнэн шударга, маш хөгжилтэй, хүнд аюух тус болдог ийм эмчээ. Тэгээ Батбай эмчтэй хүний гавьяат эмч болсонд маш их баярлалаа. Олон жил хүлээсэн шүү эмчээ. Хайртай шүү эмчтэй. Монгол Улсын хүний гавьяат эмч болсон Батбай эмчтэй бүгдийн тасгийн хамгаалснаас баяр хүргэе. Няран тасгийн зөвлөх Батбай эмчтэй Монгол Улсын гавьяат эмч болсонд нь баяр хүргэе. Батбай эмчтэй Монгол Улсын хүний гавьяат эмч цадаар шагнагдсан дүр соншилгооны тасгийн хамтааднаас баяр хүргэе. Батбай эмчтэй баяр хүргэе.